За сайн байцгаана уу? Эсрэлтийн ерөнхий шалгалтын мянган бодлого гэж гарсан. Түүний 2 дугаар хэсгийн мянган бодлогын 31 дугаар бодлогоос та бүхэн бодолтыг хүргье. Өмнөх бичлэг дээр болохоор 30 дугаар бодлого хүртэл бодож үзүүлсэн байна. 2 дугаар зуутын 31 дахь бодлого гэсэн үг байна шүү дээ. За бодлогоо харъя. За бодлого маань x-с дээр нэмэх нь 3-ыг хуваах нь 2, y дээр S хасах нь 1-ийг хуваах нь 4, Z-ийг хуваах нь 3 гэсэн ийм шулуун байна. За бас дахиад нэг ийм шулуун байна. За X-с хасах нь 3, хуваах нь 1, Y дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 2, хуваах нь Z-ийг хуваах нь А гэсэн шулуунууд параллел бол А тог болоор өгч байна. За тэгэхээр шулууны хувьд одоо параллелийн үгийг тогтоохын тулд чиглүүлэгч вектор хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр чиглүүлэгч вектор B1 векторынхаа чиглүүлэгч векторыг олъё. Тэгэх юм бол яадаг вэ гэх юм бол энэ хэлбэрээр бүтсэн байна шүү дээ энэ шулуунгч маань. Энэ хуваарьт байгаа тоонууд нь бол манай чиглүүлэгч вектор маань яах нь болчдөг. Тэгэхээр эхний чиглүүлэгч вектор маань 2, 4, 3 бахна. За дараагийн шулууны чиглүүлэгч вектор маань болохоор 1, 2, А байх нь. За тэгэхээр энэ хоёр чиглүүлэгч вектор маань энэ хоёр шулууны чиглүүлэгч вектор шулууны хэлбэрийг тогтоох юм тий. Тэгэхээр одоо эндээс юу гэж ойлгох вэ гэх юм бол энэ хоёр шилуун чи параллел байхын тулд чиглүүлэгч нь ч гэсэн яах нь параллел байх хэрэгтэй байх нь. Тэгэхээр B1 маань B2-тойгоо ямар байх нь параллел байх нь. За хоёр шулуун параллел вектор параллел байх нөхцөл чинь яадаг вэ гэвэл харгалзах координатуудын хооронд нь хуваахад хоорондоо яах нь тэнцүү гардаг. Тэр хоёрыг хуваах нь 1, 4-ийг хуваах нь 2 гэхээр хоёулаа 2 2 гэдээ гар тэнцүү шүү дээ. Тэгвэл 3-ыг хуваах нь Аа бас яах нь тэнцүү байх нь. Тэгэхээр эндээс бүгд ингээд хоёртой яах нь тэнцүү гарч ирэх нь. Энэ хоёр маань ингээ 2 гэ гарч чинь. Тэгэхээр энэ маань юусоо яах нь хоёртой тэнцүү байх нь. За тэгвэл одоо ангуулах байгаа юм чинь яг энэ хоёртой тэнцүү гэдгийг ашиглавал юу бол тарах юм бол агаа хойшоо үржүүлчих. Тэгэхээр 3 тэнцүү 2А буюу А тэнцүү 3-ыг хуваах нь 2 бол тарах нь. Тэгэхээр манай хариу маань 3-ыг хуваах нь яах нь 2 байх нь. За нэгдүгээр бодлого. За 32 дугаар бодлого. Мөн ийм шулуун юу өгсөн бэ? X-с хасах нь 1, Y-г хуваах нь 1, Y-гээс хасах нь 1-ийг хуваах нь 2, Z-ээс хасах нь 1-ийг хуваах нь А гэсэн шулуун ба харин энд хавтгай өгсөн байна тий. Хавтгай маань 3X-дээс хасах нь 2Y, нэмэх нь 2Z, хасах нь 4 гэсэн хавтгаад перпендикуляр бол А болоор өгч байна. За тэгэхээр хавтгай гэдэг маань хавтгай шулууны харилцан байшлыг яриа. За хавтгай маань за жишээлбэл энэ хавтгай маань нормал вектор гэж байдаг. За нормал вектор нь бол хавтгайтай перпендикуляр байдаг. Харин шулуун за өөр нэг шулуун аваад үзье. Одоо энэ L шулуунаа үзье л дээ. Тэгээ L шулуун маань хавтгайтай перпендикуляр гэсэн тий. Хавтгайтай перпендикуляр. За тэгэхээр ингээд хавтгайтай перпендикуляр байгаад ийм харилцан машилтай байна шүү дээ. Тэр шулууны чиглүүлэгч вектор маань бол шулуунтайгаа параллел байдаг. Тэгэхээр ханд хавтгай шулуун хоёр перпендикуляр байна гэдэг чинь юу илэрхийлж байгаа бол хавтгай нормал вектор шулууны чиглүүлэгч вектор хоорондоо параллел байхыг хэлнэ гэж ойлгоно. За тэгэхээр шулууныхаа чиглүүлэгч вектор үгчээ. Чиглүүлэгч вектор нь B гэвэл бас нөгөө нэг хялбар тэгшвэрчсэн учраас хуваарьт байгаа тоонууд нь манай чиглүүлэгч вектор болчихно. Харин хавтгай нормал вектор маань айлыг хэлдэг бол X, Y, Z-ийн өмнөх коэффициент тэмдэгтэй nav. Өөрөөр хэлбэл X-ийн өмнөх коэффициент 3, Y-ийн өмнөх коэффициент хасах 2, Z-ийн өмнөх коэффициент 2 байна. За энэ хоёр вектор хоорондоо ямар параллел байна гэж ойлгох. Тэгэхээр B1 вектор маань нормал вектортойгоо параллел байна гэсэн. За тэгэхээр хоёр вектор параллел байна гэдэг чинь бас л харгалзаж байхад тэнцүү байх ёстой бол таах нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо энэ хоёр чиглүүлэгч нормал хоёр вектор нь параллел байх нөхцөл биелж байна гэж мөн шалгая л да тий. Тэгэхээр 1-ийг хуваах нь 3, тэнцүү 2-ыг хуваах нь хасах 2, А-г хуваах нь 2 гарч байна. Тэгэхээр эндээс харахад бол яг хуу шууд ихний хоёр маань хоорондоо тэнцэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр нөгөө нэг А-гаас А хамаарахгүйгээр уртлын өмнөх X, Y-ийн өмнөх коэффициент X, Y координатуудын маань харьцаа хоорондоо тэнцэхгүй. Тэгэхээр энэ хоёр хавтгай шулуун хоёр хоорондоо перпендикуляр байх боломж яах вэ? Байхгүй. Тэгэхээр энэ маань бол ямар бодлого байх нь? Алдаатай бодлого байна. Алдаатай тий. Алдаатай бодлого байх нь тий. За харин энэ маань перпендикуляр биш юу байх нь? Параллел гэ өгсөн бол өөр бодлого болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань параллел гэд өгсөн байх юм бол арай өөр бодлого бол байх нь тий.
За тэгвэл параллел тохиолдлын цөмөр аваад үзье. Нийгэмд нүүснэх. Тэгэхээр хоёр хавтгай шулуун хоёр хоорондоо параллел байна гэдэг чинь өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Энэ хавтгай энэ шулуунтай параллел байхын тулд шулууны чиглүүлэгч маань эндээ чулуунаа дагаад харин хавтгай нормал нь хавтгайтай яах нь перпендикуляр байхаар энэ n вектор буюу нормал вектор маань чиглүүлэгч вектортэйгээ перпендикуляр байх хэрэгтэй. Тэгэхээр хоёр вектор хэдийд перпендикуляр үйл эсхлээр жүрмдэгтэй тэнцвэ байдаг. Тэгэхээр энэ хоёр векторын маань нэг чиглүүлэгч маань энэ нормал маань энийг өгсөн байгаа ш. Тэгэхээр яаж болох вэ гэх юм бол нэгийг 3-аар үржүүлсэн нь 2-ыг хас 2-оор үржүүлсэн нь нэмэх нь аг 2-оор үржүүлсэн энэ маань тэгтээ тэнцүү гарах нь тий. Тэгэхээр эндээс юу болох вэ? 3-аас хасах нь 4 дээр нэмэх нь 2а тэнцүү тэг. За энийг хойш оруулах юм бол 2а тэнцүү 1 буюу эндээс а тэнцүү 2-ны 1 гарч байна. За тэгэхээр хэрвээ перпендикуляр гэж өгсөн бол алдаатай байх нь. Параллел гэж өгөх юм бол а нь 0.5 гарч байна. Тэгэхээр энэ маань өгүүлбэрийн алдаатай бодлого байсан байх нь тий. За 33 дугаар бодлогыг харъя. 33 дугаар бодлого маань энэ цэгээс энэ хавтгай хүртэх зайг болоорой гэж. За цэгээс хавтгай хүртэх зайн томьёо маань их амархан томьёо байдаг тийм ээ. Ямар томьёо байдаг юм бол за зайгаа д гिचх юм бол модууд дотор хавтгайтай яах нь орлуулцдаг тий. AX0 дээр нэмэх нь B яах нь Y0 нэмэх нь CZ0 цэг мартчихлаа швэнд. Зя ингээд засчих. Нэмэх нь CZ0 нэмэх нь D гэдгээсээ модуль аваад хуваах нь нөгөө хавтгайхаа яах нь чиглүүл нормал векторын урт уу А квадратын Б квадрат С квадраттай тоосондоо яах нь тэнцвүүсэн юм байна. За тэгэхээр одоо манай X0 Y0 Z0 гэдэг маань энэ 1 үүд байх нь. Нөгөө А Б С маань энэ хавтгай маань X Y Z юм коэффициент бол таах нь шүү дээ. Тэгэхээр эндээс яаж бодох юм бэ гэх юм бол шууд X-ийн орн 1-ийг Y-ийн орн 1-ийг Y-ийн орн 1-ийг нэмэх нь Z-ийн орн 1-ийг дахиад биччихлээ. 1-ийг хасах нь 4 гэдгээсээ модуль авчих нь орлуулчлаа тавтгаатай. За харин нөгөө нормал вектор маань бүгд x y z-ийн өмнөх коэффициент 1 байгаа юм чинь 1-ийн квадрат дээр нэмэх нь 1-ийн квадрат нэмэх нь 1-ийн квадрат буюу томьёо осороо 1 дээр 1 3 3-аас 4 ясгаар 1 1-ээс модуль 1 гарах нь тий хуваах нь язгуур дээр 3 гарч ирнэ. За ингээ хувийн 90 астналтад таагсан учраас язгуур дээр 3-аар үржүүлээд хуваагаад өгч 90 астналтаас чөлөөлнө. Тэгэхээр 3-ны язгуур дээр 3 гэсэн ийм зай хариу бол тарах нэ. За одоо цөмөр 34 дугаар бодлого тий. 34 дугаар бодлого маань за нэг энийг А цэг гэж хүү дээ. За тэгээ. За цэг нь 1 3 1 1 3 а Б цэг нь болохоор 2 2 1 С цэг маань 2 хасах 1 2 Д цэг маань 3 хасах 1 тэг байвал А Б С Д шулууны хоорондох өнцгийг олоорой гэдгсэн. За тэгэхээр энэ ихнийх нь А гэж ойлгох юм шүү тий. За тэгээ шулуунуудын хоорондох өнцгийг олно гэдэг чинь өөрөө юу байх вэ? Чиглүүлэгчүүдийн хоорондох өнцгийг олсонтой яах нь. Агаар нэг юм уу тий. Тэгэхээр А Б шулууныг агуулсан яах нь шулууны чиглүүлэгч векторыг яаж олох вэ гэх юм бол ерөөсөл манай нөгөө чиглүүлэгч вектор маань А Б вектор маань өөрөө тэр А Б-г агуулсан шулууны чиглүүлэгч вектор болно. За тэгэхээр А Б векторыг яаж олох вэ гэвэл B-гийн координатаас X-ийн А-гийн координат гэсэн. Тэгэхээр 1-ээс хасах нь 3, 2-оос хасах нь 1, 2-оос хасах нь 1. Тэнцүү үү? Хасах 2, 1, 1 байх нь тий. За дараачих нь CD векторыг олъё. За CD вектор бол тэгвэл D-гээс нь цэг асна гэсэн үг шүү. Тэгэхээр тгээс хасах нь 1, хасах 1-ээс хасах нь 1 нэмэх 1 болчихно тий. Дараа нь 3-аас хасах нь 2 буюу хасах 1 тэг 1 гэсэн юм болох байна. Тэгэхээр А Б векторын агуулсан шулууны чиглүүлэгч вектор маань бол энэ байх нь. Харин С Д цэгийг агуулсан шулууны чиглүүлэгч вектор маань энэ бол тарах нь тий. За энэ хоёр векторын хоорондох өнцгийг яаж олдог вэ гэвэл томьёо 9-оор косинус А Б вектор болон С Д векторын хоорондох өнцгийг олохдоо яаж олдог вэ гэвэл скляр үржүүр буюу
харгалзах координатын хооронд үрж чинь хасах 2-ыг хасах 1-ээр үржүүлээд нэмэх нь 1-ийг тэгээр үржүүлээд нэмэх нь 1-ийг нэгээр үржүүлснийгаа тус вектор тусврын уртад хуваачна. За уртаа яаж болох вэ? Харгалзах координатаа квадрат төвшүүлээд л нэмчин тий. 1-ийн квадрат нэмэх нь 1-ийн квадрат. Үржих нь хасах 1-ийн яах нь квадрат нэмэх нь тэгийн квадрат нэмэх нь 1-ийн квадрат бол таах. За дээдл маань бол хасах 2-ыг хасах 1-ээр үржих нь нэмэх 2 бол нэмэх 2 дээр 1-ийг нэмлээ 3 болох нь. Доотлолт нь болохоор язгуур 2-ын квадрат чинь 4 дээр 1-ийг нэмлээ 5 6 бол таарч байна. Язгуур дор 6-г үржих нь язгуур дор 2 болчихлоо. Тэгэхээр эндээс яах вэ? 3-ыг хуваах нь 6 гэдэг чинь өөрөө язгуур дор 3-ыг үржих нь язгуур дор 2 буюу 2 язгуураас чөлөөлөгдөх нь 3 болтго юм. За үүнийгээ бас нэг язгуур дор 3-таа хуваачвал 2-ны язгуур дор 3 бол таарлаа. Тэгэхээр эндээс юу гарч ирвэг гэвэл нөгөө косинус хоорондох өнцгийн 2 вектор хоорондох өнцөг маань язгуур дор 3-ыг хуваах нь 2 өнцөг бол таарлаа ш. Тэгэхээр хэдэн градуст одоо язгуур дор 3-ыг хуваах нь 2 байдаг вэ? Косинус гэдэг маань бол 30 градус буюу пик хуваах нь 6. 30 градуст яах нь ийм өнцөг гардаг байх нэ. Тэгэхээр манай хариу маань энэ хоёр шулууны хоорондох өнцөг маань 30 градус байх. За одоо цөмөр 35 дугаар бодлого харъя. 35 дугаар бодлого нь бас дахиад юу байх нь нэг шулуу нэгтгэж өгсөн байна. Хэлбэр тэгштэглэн. Энэ шулуу нь OX хавтгайтай огтлцох цэгийн координатыг болоорой гэж байгаа. Тэгэхээр OX хавтгай дээр ямар координат байхгүй вэ гэсэн асуудал гарч ирлээ. Тэгэхээр чинь Z гэдэг координат нь яах нь байхгүй буюу Z гэдэг координат нь тэгтээ ямар ах нь тэнцүү бол таарах нь. За тэгвэл одоо энэ шулууныхаа Z-ийн оронд нь яах нь тгийг орлуулчих. Тэгвэл юу болох вэ? X-ээс хасах нь 1-ийг хуваах нь 1 чинь Y дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 1 нь тгээс хасах нь 1-ийг хуваах нь 2 бол таарах нь шүү дээ. За тэгэхээр ийм шулуун болчихно. Тэгэхээр Z-ийн маань тгийг орлооч. Тэгэхээр хасах 2-ны нэгтэй тэнцүү гарчна. Тэгэхээр энэ шулууныг дээрх бүх харьцаа маань хасах 2-ны 1 бол таарад шүү. Тэгэхээр эндээс эхний X-ээс хасах нь X-ээс хасах нь 1-ийг хуваах 1-ийг хасах 2-ны нэгтэй тэнцүүлчихье. За пропорцоор үржүүлчихье. Тэгэхээр юу болох вэ? 2x дээр хасах нь 2 тэнцүү хасах 1 буюу 2x тэнцүү 1 x тэнцүү 0.5 бол таарлаа. За одоо болохоор 2 дахьыгаа тэнцүүлчихье тий. Тэгэхээр y дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 1 гэдэг маань хасах 2-ны 1 бол таах нь тий. 2y дээр нэмэх нь 2 тэнцүү хасах 1 буюу 2y тэнцүү хэдүү хасах 3. Эндээс y тэнцүү хасах 3-ыг хуваах нь хэд байх нь 2 бол таарлаа. За тэгэхээр манай нөгөө Z координатыг огтлох цэгийн координат маань бол X нь хэд гарч вэ? 0.5 2-ны 1. Y нь болохоор хасах 3-ыг хуваах нь 2. Z нь тэг гэсэн ийм координат байх нь гарах нэ. За ингээд 35 дугаар бодлого болчихлоо. За 36 дугаар бодлого маань синус X-ийн график ингээ өгсөн байгаа юм. 0-оос 2π завсарт эерэг утгатай байдаг хэсгийг ягаарай гэж тоолоорой гэж. За тэгэхээр синус тэг дээр бол яах нь вэ? Тэг дээр тэг пик хуваах нь 2 буюу 90 градус дээр бол яах нь 1 байдаг. P дээр яах нь тэг харин P 3 хуваах нь 2 дээр буюу 270 градус дээр хасах 1. За энэ үргэлжлүүлээд 2P дээр яах нь тэг байдаг. За ийм график бол таардаг. Тэгэхээр одоо манай асуулт маань юу гэсэн бол 0-оос 2P гэдэг чинь одоо аль завсар гэж ойлгох нь. Энэ 0-оос энэ 2P завсардах утгууд дотроос эерэг утгатай байдаг хэсэг нь бол утга гэж байна. Эерэг. Тэгэхээр эергийн эерэг байх завсар маань болохоор энэ хэсэг бол таарч байна. Энэ огтлцол дээр. Яг энэ огтлцож байгаа хэсэг буюу манай утга маань юу бол таах нь X хариалагдах нь тгээс P завсар байх нь. P маань орох нь шүү дээ. Энэ завсарт эерэг утгатай яадаг байх нь байдаг байх нэ. За одоо 37 дугаар бодлогыг цөмөрө харъя. За энийг стоп болж байгаа дээш ингээд өргөчих. За 37 маань юу байсан бэ гэсэн чинь синус 2x тэнцүү 1 тэгштэглийг 0-оос 2p завсардах шийдүүдийн юг болоорой гэж байна.
үржүүрийг ягараа гэж чинь олоорой гэж чинь. За одоо тэгэхээр синус гэдэг маань онцгой тохиолдол байна. Синус x байна. Тэгэхээр юу болдгох вэ? 2x тэнцүү. За синус маань хэдэн градус нэгтэй тэнцүүг пик байх нь 2 байгаад байна шүү дээ. Дээдэлтэй. Пик байх нь 2 дээр нэмэх нь бүтэн тойргийн дараа буюу 2 пк-ийн дараа давхцах нь. За ингэж ихтэй. За хоёр талын 2 туваач. Тэгэхээр x тэнцүү пик байх нь хэд вэ? 4 дээр нэмэх нь pk. Буюу ийм ерөнхий шийдтэй гарч шүү дээ. Ерөнхий шийдтэй. Харин одоо энэ шийдийг 0-оос пик байхын завсардах шийдүүдийн үржирэг олъё гэж байна. За тэгэхээр цөмөр одоо k-гийнхаа оронд яана гэсэн үг. Утга тавиад байна. За k-гийн хооронд бол хасгатаа тавиад бол нэмээргүй. Завсарт маань орохгүй. Тэгэхээр одоо k-гийнхаа оронд цөмөр тгийг тавь. Тэгвэл x тэнцүү пик байх нь 4 гарч байна. Тэгэхээр энэ завсарт орж байна мөн. За k-гийнхаа оронд цөмөр 1-ийг тавь. Тэгэхээр юу бол тарах вэ? X тэнцүү пик байх нь 4 дээр нэмэх нь пик нэмэх хүч. Тэгэхээр энэ маань нөгөө пик байх нь 2-оос ямар их гарч та. Тэгэхээр энэ завсарт бол орохгүй юм байна. Тэгэхээр ерөөсөө л ганцхан энэ завсарт ямар шийдтэй байх нь ганцхан пик байх нь 4. Тэгэхээр үржүүлэхээр манай үржил мөн угаасаа яах нь пик байх нь 4 гэсэн утгыг агуулдаг болох нь шүү дээ. Зээ дэвшлүүлчихлээ. За одоо 38 дугаар бодлого харъя. 38 дугаар бодлого маань болохоор юу байгаад байна? Косикас 30 градусыг болоорой гэж чинь тий. Тэгэхээр косикас гэдэг маань юуг ямар утгыг хэлдэг вэ гэх юм бол энэ яагаад үзэх юм за энэ. Косикас 30 градус гэдэг маань юу байдг вэ? Косикас гэдэг маань 1-ийг хуваах нь синус 30 градусыг хэлж байгаа. Тэгэхээр синус 30 гэдэг чинь өөрөө хэдийг хэлдэг бол 2-1. Тэгэхээр 1-ийг 2-1 хуваахаар 2 гэдэг утга гарах нэ. За тэгэхээр 38 дугаар бодлогын маань хариу бол 2 байх нь. За дараа нь 39 дугаар бодлого маань синус 75 градусыг болоорой гэж байна. За тэгэхээр синус 75 гэдэг маань яаж болддог вэ гэх юм бол синус 75 гэдэг чинь синус 45 градус дээр нэмэх нь 30 градус гэж бичвэл 75 болчих шүү дээ. Тэгэхээр энэ маань синусын нийлбэрийн томьёо задлахаар синус 45 градусыг үржих нь косинус 30 градус нэмэх нь синус 30 градусыг үржүүл косинус 45 градус бол таарна гэсэн тий. За синус 45 градус чи язгуур дээр 2-ыг хуваах нь 2, косинус 30 чи язгуур дээр 3-ыг хуваах нь 2, нэмэх нь синус 30 чи 2-1, косинус 45 чи язгуур дээр 2-ыг хуваах нь 2. Тэгэхээр бүгдээрээ 4-ний гэсэн хууртай байна ш. 4-ний язгуур дээр 2, язгуур дээр 3 чи язгуур дээр 6 дээр нэмэх нь язгуур дээр 2 гэсэн. За ийм хариу маань синус 75 байдаг байна. За одоо энийг дээшлүүлчихье. За одоо дараагийн бодлого маань 40 дугаар бодлого байна тий. 40 дугаар бодлого маань синус 51 градусыг косинус 21 градусаар үзүүлээд хасах нь косинус 51-ийг синус. Энэ маань өөрөө юуны томьёо байна вэ гэх юм бол энэ маань синус ялгуурын томьёо. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг 51-ээс хасах нь 21 градус байна шүү дээ. За энэ маань юу бол тарах вэ? Синус 30 градус буюу синус 30 чинь 2-1 байх нэ. За ингээд 40 дугаар бодлого хүртэл бодчихлоо. Дараагийн удаа цөмөрөө 41-ээс яах нь болцъя.